Буцаа миний YouTube channel тавтаа морил. Өнөөдрийн бичлэгээр би аимшиг ярианыхаа part 2 хийн. Тэгээд энэ 7 хоног Halloween-ы 7 хоног болохоор би ийм аимшигын бичлэгүүд хийж байгаа. За хэдүүлээ шууд эхнийхээ аимшигын ярилцлага орцгоё. Том гэдэг нэг эрэгтэй хүүхэд сургууль дээрээ суугаад тооныхоо хичээлийг хийжсэн гинэ. Тэгээд цонхны хажууд ширээн дээрээ суугаад цонхоор харсан чинь гадаа нэг юм гялцсан. Сургуулаад харчингуудад том тэр гялцсан юм руу очиод харсан чинь нэг зураг байсан. Тэр зурган дээр нэг амар үзэсгэлэнтэй хөөрхөн охины зураг байсан. Тэр охин хуруугаараа ингээд пис гэсэн. Тэгээ инээмсэглэлцэн зураг байсан. Том хизээч тийм хөөрхөн охин харж байгаагүй. Тэгээ энэ охиныг заавал олно гэж бодоод сургуулийнхаа тэгээ ангийнхаа бүх найзуудаас хүмүүсээс асууад энэ охиныг таних уу, энэ охиныг таних уу гэж асуусан. Хинч энэ охиныг мэдгүй тэгээ танихгүй байсан. Том гэрлүүгээ хараад ихчээс асуусан бас. Ихч нь магадгүй таньдаг гэд асуусан чинь ихчин ч гэсэн таньдаггүйсэн. Том энэ зургийн унтлахныхаа өрөөндөө тэн тавиад тэгээд шөндөө унтсан гинэ. Шөн унтчихсэн чинь гинт цонхон дээр нь юм тогшоод байгаа юм шиг сонсогдсон. Ийм хуруугаар хумсаар тогшоод байгаа юм шиг ингэж тогшоод байгаа юм сонсогдсон. Дараагийн өдөр сэрчмүүдээ ээжээс асуусан, гэрийнхнээс асуугаад та нар шөн юм сонсон уу? Цонхон дээр юм тогшоод байгаа юм шиг сонсогдсон гэсэн чинь хинж бас сонсоогүй. Том гайхаад за гэж бодоод. Тэгээд өдөржингөө бас тэр охины талаар хүмүүсээс асуугаад зургийг үзүүлээд энэ охиныг харсан уу гэж асуусан. Том энэ өдөр ч гэсэн энэ охиныг хэн гэдгийг мэдэж олж чадаагүй. Тэгтээ шүн унтахдаа дахиад энэ охины зургийг хажуудад тавиад унтсан. Том шүн дахиад цонхон дээр ингэж тогшиж байгаагаар сэрсэн. Энэ удаа том босоод цонхон дээр ойрцсон чинь хинч байгаагүй. Тэгээд бас нэг эмэгтэй охины дуун гараад ирсэн. Чимээ игнэж байгаа юм шиг. Том гайхаад тэр хоолойн дагаад өрөөнөөсөө гараад тэгээд гэрээсээ гараад алхчихсан. Тэгээд тэр хоолойнд ойртол байсан. Тэгээд том тэр хоолол нь очиход ойртоод яваад байсан. Тэгсэн чинь гинт том машинд дайруулсан. Жолоо байжсэн хүн машинаасаа гараад том дээр очсон чинь том нас харцсан байсан. Том хажууд зураг байсан. Тэгээд тэр зураг амар үзэсгэлэнтэй охины зураг байсан. Тэгтээ тэр охин зурган дээр 3 хуруу гаргасан байсан. За хоёрдугаар аимшигын яраа маань бол нэг эмэгтэйн тухай. Тэгээ энэ эмэгтэй эмчээр ажилдаг. Нэг орой энэ эмэгтэй гэрлүүг харж авсан юм л да машинтаа. Тэгээд ажил нь гэрээс нь тийм амар хол биш гэхдээ нэлээд орой тордог. Тэгээ гэрлүүг харж авч явахдаа яг гэрийнхаа зам дээр ирсэн чинь нэг эрэгтэй хүн гурван дээр хөвтцэн зам дээр энэ эмэгтэй эхэлж харчингуудаа өө би туслах ёстой гэж бодсон. Тэгтээ бас за эхэлж ямарсан цагдаа руу залгаад тусламж дуудъя гэж бодоод цагдаа руу залгасан. Яг утруугаараа цагдаа руу залгаж чинь гинт нэг хүн цонхон дээр нь ингээд тогшоод амар чамд тогшоод эхэлсэн. Энэ эмэгтэй дэшээ гинт харсан чинь нөгөө эрэгтэй чинь босцсон амар тогшоод тэгээд нүд нь том болцсон амар сони инээгээд тогшоод байсан. Азан тараад энэ эмэгтэй машинаа цоожлж байсан. Тийм болохоор энэ эрэгтэй орч чадаагүй. Тэгээд яг энэ үедээ цагдаа нар буцаар нь хариулаад тэгээд цагдаа нар шууд чи машинаа зүгээр бариад хаашаа чамаагүй яв гэсэн. Тэгээ энэ эмэгтэй машинаа асаагаад тэгээ шууд хоош харахгүйгээр урагшаа чигээр явсан. Тэгээ хэдэн минутын дараа цагдаа нартай яриа тэгээ юу болсныг тайлбарлаа сууж исэн чинь цагдаа нар заадаг чи одоо гэрлүүгээ харж олноо. Бид нэр одоо гэрэгч өвдөнд очсон байна гэд хэлсэн. Тэгээ энэ эмэгтэй цагдаа нартай яриад тэгээд гэрлүүгээ орохоор чийдсэн. Бүх юм зүгээр юм шиг тэр эрэхтэй явцсан юм шиг. Тэгээ энэ эмэгтэй бол гэртээ ганцаараа амьдардаг. Дээшээ гэрлүүгээ байрлуугаа орсон чинь хав харанхуу яг хിവэрэ байсан. Гэрлээ асаад харсан чинь ширээн дээр нь нэг захиа байсан. Энэ захиа харсан чинь энэ дээр нь би чамайг амар удаан хүлээсэн штэ гэсэн бичгтэй. Энэ нэмэгтэй амар агаад тэгээ цагдаа нарт энэ захиаг өгсөн. Тэгээ цагдаа нар за бид нэр энийг шалгана гэд яваад өгсөн. Тэгээд энэ нэмэгтэй шүүн унтчихсэн чинь байрны дотор нь хүн яваад байгаа юм шиг сонсогдсон. Энэ нэмэгтэй сэрээд амар айсан. Тэгээ юу ч хийж чадаагүй. Очоод харсан чинь хинж байгаагүй. Тэгээ ширээн дээр нь дахиад нэг захиа үлдсэн байсан. Тэрэн дээр нь бол намайг тоолдоо би чамайг байнга харж авдаг гэсэн захиа байсан. Энэ нэмэгтэй энэ захиаг бас цагдаа нарт өгөөд тэгээ цагдаа нар гэрийн шалгаж эхэлсэн. Цагдаа нар гэрийн шалгасан чинь шкафных нь ард амар том нүх болсон. Тэгээ энэ нүхэн дотор эрэгтэй хүний хувцас тэгээ бас эрэгтэй хүний хэрэгцээл унтдаг матрас тэгээ хоол бүх хэрэгэлдэг, хүний хэрэгэлдэг юмнууд байсан. Энэ эрэгтэй, энэ нэмэгтэй байрны дотор
хэдэн сар амьдарсан байсан. За энэ төлөв 3 дугаар аим шиг яриалга орцгоё. Нэг эмэгтэй ийм болцооны аппаар нэг эрэгтэйтэй танилцсан юм ээ. Тэгээ энэ хоёр болцоонд явахаар шийдээд нэлээд удаа уцаар ярьжсэн аа. За болцоонд явъя гэж шийдсэн юм. Тэгээ энэ эмэгтэй энэ эрэгтэйтэй уулзсан чинь амар царайлаа. Тэгээд амар их таалагдсан байгаа байдал нь ч гэсэн тэгээ энэ хоёр хоолнд орсон. Хоолнд орохдоо энэ эмэгтэй вино захиалж уусан ганцаараа. Тэгэхэд энэ эрэгтэй зүгээр ундаа уусан. Энэ хоёр нэлээд удаа хоол ичээ тэгээд удаан юм ярьж суусан юм. Гэхдээ энэ эмэгтэй жоохон толгоо нэргэж эхэлсэн. Тэгээд толгоо нь өвдөж байгаа юм шиг амар жоон сонин биеийн сонин болоод эхэлсэн. Тэгээд энэ эмэгтэй за би харих хэрэгтэй юм байна гэд. Тэгсэн чинь энэ эрэгтэй тийм үү чинь би ч өвдсөн юм уу гэх амар халамжтайсан. Энэ эрэгтэй би яаж чамайг ганцаар ингэж гэрлүүч явуулах юм бэ? Би чамайг хүргээд өгье гэсэн чинь эмэгтэй яах юм би таксигаар явчихна гэд. Тэгсэн чинь энэ эрэгтэй яах юм бэ? Би чамайг заавал хүргээд өгье амар муухайштай гэд. Тэгээд цуг гэрлүүн хөргүүлсэн энэ эмэгтэй. Энэ эрэгтэй гадна машин дотроо за чиний толгойч ингэж их өвдөд байгаа юм чинь би ямар ч сан чамайг гэрлүүч бүр оруулаад өгье. Тэгвэл бас шат матан дээр унаад юм болчул яах юм бэ? Муухай тохиолжул яах юм бэ гэд гэрлүүн оруулж өгсөн. Энэ эмэгтэй гэрлүүгөө ороод түлхүүрээ үүдэн тавьдаг газараа тавиад тэгээ шууд орлуугаа явсан. Орондоо очиод шууд нам удсан. Энэ эмэгтэй шөнийн 3 цагт хүн дуурайд байгаа юм, байранд нь хүн дуурайд байгаа юм шиг чимээгээр сэрсэн. Гэрт нь хинж өөрөөс нь гадна хинж байх ёсгүй болохоор энэ эмэгтэй шууд буцаараа цагдаа руу залгасан. Тэгээ цагдаа руу залгаад манай гэр доцоор хүн байна. Надад туслаач, хурдан ирээрэй гэж хэлсэн. Тэгээ энэ эмэгтэй амар айсан. Тэгтээ ерөөсөө өрөөнөөсөө гараагүй, орноосоо ч босоогүй зүгээр тэндээ бараг цаг хөвцөн. Тэгээд энэ эмэгтэй сонсож цагдаа нар орж ирээ бүр боо юм болоод тэгээ амар чимээ гарч эхлээд тэгээд хаалга өрөөнийх нь хаалга төгссөн. Энэ эмэгтэй ор гэсэн чинь цагдаа орж ирээд би чамд яаж энийг хэлхээ мэдгүй байна. Чи хэлж ээж мэжигээ эсвэл нэг амар татны хүний дууд тэгжээж яг юу болсныг ярий гэсэн. Энэ эмэгтэй бүр гахаад за гэд нэг дотныхоо найзыг дуудаад тэгээд найзаа ирснийхаа дараа өрөөнөөсөө гарсан чинь байрыг нь бүх юмын юм хувинцаар наацсан орооцсон байсан. Уудаа ингээд бүх тавилгуудын уутаар хувинцаар тэгээд ширээн дээр нь амар олон хутаа тэгээд бахимах эмчнэрийн хэрэгэлдэг хэрэгсэл амар олон тиймэрхүү юмуд байсан. Тэгээд энэ эмэгтэй бүр гайхаад юу ч ойлгохгүйсэн. Тэгээ энийг хэн хийсэн бэ гэвэл энэ цуг болцоонд явсан эрэгтэй. Энэ эрэгтэй хоол идэж байгаа хооронд нь вино дотор нь ийм хийсэн байсан. Тэгээ энэ эмэгтэй толгой нь өвдөд харъя гэж хахад цуг гэрлүүн харсан. Тэгээ цуг гэрлүүн хараад оруулж өгөөд буцаа гарахтаа түлхүүрээ авч гараад тэгээд буцаж орж ирээд бүх юмын уутаар ороогоод боогоод тэгээд энэ эмэгтэйг тамлах гэж байсан. Тэгээ энэ эмэгтэй азанд харж шүнс хэрсэн. За дөрөвт аим шиг ярина. Нэг эмэгтэй ганцаараа амьдардаг гэсэн юм л да 20 эд настай. Тэгээ нэг өдөр гэртээ байсан. Тэгээ энэ эмэгтэй гэрийнх нь хаалгаа нь цаанаасаа цоожлогчдаг. Заавал түлхүүрээр онгойлгодог гэх юм уу. Ингээд эргүүлэх хэрэггүй байдаг. Нэг өдөр гэртээ байхдаа найз залуудаа уцаар ирчихсэн юм. Тэгээ уцаар ирж байгаа хоорондоо доошоо лифтээр буугаад цахиануудаа авах гэжсэн. Цахиануудаа аваад буцаад дэшээ гэрлүүгөө орж ирээд яг ингээд орныхоо танд явж исэн чинь уцааг энд унаачгүй юу. Тэгээ доошоо уцаа авах гээд хальт орныхоо доошоо харсан чинь нэг хүн өвтөжсэн юм. Энэ хүний нуруу нь харагдчихсан. Тэгээ толгоогоо цээж рүүгээ болгоцсон байсан болохоор царайг нь харж чадаагүй юм ихтэй. Энэ эмэгтэй шокнд ороод амар айсан. Тэгтээ бодоод за би ойрлж болохгүй гэж бодоод уцаа гэлс дэж авч уутаа би гэлс усанд ороодох юм гэж найз залуугаа хэлээд тэгээд 0 руу орсон. 0 руу ороод хаалга төгжээд усаа онгоолгоод тэгээд цонхоор гараад өсөрсөн. Энэ нэмэгтэй нэгдүгээр давхарт амьдардаг байсан болохоор ямар ч гэмтэлгүйгээр гэрээсээ гарч чадсан. Энэ нэмэгтэй гэрийнхаа гадаа цагдаа руу залгаад тэгээд юу болсныг хэлээд тэгээд бас найз залуугаа залгаад найз залуу нь хурж ирсэн. Цагдаа нар ч гэсэн жоохон байж аваад хурж ирсэн. Энэ нэмэгтэй тэр
гэрч дотор нь байсан эрэгтэй гарах нь уу яах нь уу гэд машины цаанаас ингээд хараа зогсож байсан. Цагдаа нар байрлал руу ороод шалгасан чинь нэг амар хөвгшөндөө тэгээд гуйлагч эрэгтэйг гэрээс нь гаргасан. Тэгээд энэ нэмэгтэй гайхаад яаж орж ирсэн болоо гэсэн чинь яг захиа авч байгаа хооронд нь гэрлэн орсон байсан. Тэгээд цагдаа нар энэ нэмэгтэй тавьчирсны дараа бас энэ эрэгтэй 0-ны гадаа утгатай зогсож байсан гэсэн. Энэ нэмэгтэйг хүлээгээ зогсож байсан. За энэ удаагийн аимшиг хариунууд иймэрхүү байлаа. Тэгээд та нарт таалагдсан байгаасаа таалагдсан бол комментэн дээр бичээрэй. Тэгээ иймэрхүү бичлэгүүд та нарт таалагддаг бол хэлээрэй. Би илүү олныг хийж болно. Энэ бичлэг та нарт таалагдсан бол лайк дараарай, коммент бичээрэй, subscribe дараарай. Тэгээд бас зүгээр үзэж болно. Тэгээд төлөө дараачихаа бичлэгэн дээр уулзцгаая. Баярлалаа.